Мөн манай засгийн газар өрн бүрэлдэхүүнээр эмнэлэгтэн байгуулагдаж 7 сарын гарангийн хугацааг өнгөрч байгаа. За энэ хугацаанд бид нь бас хийсэн ажлаа дүгнээд харьцуулаад ингээд бодоод үзэх юм бол манай засгийн газрын хувьд бол үндсэндээ нэг субботник гэж ярьдаг байсан тийм ээ, социализм субботник. Ийм ажлуудыг л одоо хийж хэрэгжүүлж гүйцэтгэлээ гэж ингэж би бол хувьдаа дүгнэж байгаа. Тэгэхээр энэ дээр би 3 жишээ гэлье гэж ингэж бодож байна. Нэгдүгээрт бол манай улс сүүлийн 4 жилд 5 төсөвтэй явж ирсэн. 5 төсөвтэй. Энэ 5 төсөвтэй явснаас үүдэлтэйгээр төсвийн сахилга бат хариуцлага гэдэг зүйл бол алдагдсан байсан. Тийм учраас манай засгийн газар эхний ээлжинд энэ 5 төсөвтэй явж байсан энэ үйл ажиллагааг зогсоож нэг төсөвтэй болгож төсвийг сахилгатай, хариуцлагатай байх энэ голдрол руу оруулсан байж байгаа. Бидний ажил авсны дараахан Монгол улсын төсвийн алдагдлыг дэлхийн олон оронд бол тааруухан жишээ болгож ярьдаг байсан. Монгол улсын төсвийн алдагдал ийм хэмжээнд хүрсэн байна гэж. Мөн Монголын ард түмний мөнгө төлсөн татварыг хяналтгүй дур зоргоороо цацаж ирсэн. Үн тогтворжуулах хөтөлбөр зорилтуудаа хатсан гой сайхан нэртэй бондууд, концессиуд, мөн авчирсан зээл маш их хэмжээний хэвлсэн мөнгийг ямар ч тооцоо судалгаа хяналтгүйгээр зарцуулсан. Жишээ нь гэхэд 2012-оос 16 оны үед Аранга Хөвсгөл аймаг хоёрт яг ижилхэн зам тавьсан байна. 7 км зам. Хөвсгөл аймгийн замыг 7 тэрбумаар тавиад Арангаан замыг 21 тэрбумаар тавьсан. 21 тэрбум. 3 дахин илүү мөнгөөр. Уус аймагт огт засгийн газрын шийдвэргүй ямар нэгэн төр засгийн шийдвэргүйгээр 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг тавьсан. Мөн Хяргас сум хүртэлх 130 орчим километр замыг бас л мөн засгийн газрын шийдвэргүй тавьчихсан. Энэ үед одоо Монгол улсын төр байсан юм уу гэж бодоход хүрэж байгаа. Тэгэхээр бид бол маш яралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Бид ажлаа авсныхаа дараагаар эдийн засгаас сэргээх, төсөвтэй хяналт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогуудыг бас шат дараатай авч хэрэгжүүлсэн. Бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд бол 4 жилийн дараа анх удаа Монгол улсын төсвийн орлого давж биелсэн 504 тэрбум төгрөгөөр. Гадаад худалдааны тэнцэл мөн ашигтай гарсан 1.6 тэрбум долларын ашигтай гарсан. Мөн 4 жилийн хугацаанд нэмэгдэж үзээгүй валютын нөөц маань нэмэгдсэн. Энэ бол бас бидний сэтгэл зүтгэл, гар сэтгэл нийлж ажилласны үр дүн энэ багахан хугацаанд, энэ ахархан хугацаанд гарсны нэг тоон илэрхийллээ гэж би өөртөө ойлгож байна. За 2017 оны 3 дугаар сард төлөх 580 сая долларын бондын өрийн асуудал байсан. Энэ бондын өрийг Монгол улс төлж чадах уу, дампуурлаад зарлах уу гэдэг асуулт бол олон улсын төвшөнтж байсан, манай ард иргэдийн дунд ч байсан. Тийм учраас энэ одоо бондын өрийг төлөх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж өнөөдөр бол Монгол улс хугацаа төлсөн өр зээлгүй ямар ч байсан 580 сая долларынхаа өрийг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч гэсэн бид бас итгэлийн юм ногоон гэрлийг асааж чадсан гэж үзэж байгаа. Энэ итгэлийн ногоон гэрлийг асаасан гэдэг маань би зүгээр хоосон пиардж байгаа үг бол биш. Саяхан энэ одоо 580 сая долларын бондыг дарах асуудлаар манай сангийн яамныхан бол ажиллахад 124 сая долларын захиалгатай зээлэнд 3.3 тэрбум долларын санал ирсэн байна. Энэ нь өөрөө бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол улс бол ихтгэл найдварыг төрүүлсэн бэлээхэн ийм жишээ гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За 3 дугаарт удахгүй энэ сард багтаагаад бид бүгд найрамд Хятад ард улсын Chalco компанид төлөхөөрөө
100% төлж барагдуулна. 100%. Ингэснээр Монголын ард түмний хувьд бол бас хэдэн 10 жил тэжээг 5 толгойн өрмөн болсон зүүн цанх бол тэндээс олж байгаа орлого Монголын төрд, Монголын ард түмний мэдл шилжиж ирнэ. Бид 5 толгойн нүүрсний ордыг анх одоо ажил авч байгаа 5 толгойн нүүрсний ордыг нүүрсний үн $27 байсан биднийг анх ажил авч байхад. Гэхдээ өнөөдөр бол бас гадаад зах зээл дээр нүүрсний үн нэмэгдэж өсөж байгаа гэдгийг бол энэ бүхэн мэдж байгаа. Өсөж байгаа энэ үетэй нь уялдуулаад бид бас 5 толгоогоос нүүрсний борлуулж байгаа нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэх юм бодлогыг баримталж байгаа. Ингийн тулд яах ёстой юм бэ гэж. Ингийн тулд бид нар чөлөөт нээлттэй дуудлага худалдааны зарчмаар 5 толгой нүүрсээ борлуулах энэ шийдвэрийг гаргасан. Ингэснээр өнөөдөр бид Монголын түүхэнд байгаагүй өндөр үнээр буюу одоо $72.5 1 тонн нүүрсийг газар дээрээс нь зарж байгаа. Ургаагаас олборлоод газар дээрээс. Цаашдаа ч гэсэн бид бол энэ өрсөлдөөний зарчмыг баримталж ажиллана гэж. За сая дурдсан 3 ажлын эхлэл бас түүхэн манай засгийн газартай шууд хамааралгүй та бүхэн бүгдээрээ мэднэ. Гэвч бол Монгол төрийн залгамж чанараар эдгээр ажлуудыг нуглах үр дарах менежментийг субодникийг ч гэсэн манай засгийн газар бол хийсээр байгаа. Хийсээр яваад ард нь гарч. Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд бас гэрэл сүмэлзэж Монголын ард түмэн Монголын засгийн газар бодиттой зорилготой явах тодорхой зүгтэй болсон гэж харж байгаа. Улсаа хэрвээ автомашинтай зүүрлэх юм бол эдийн засгийн шатхуунтай зүүрлээд тооцвол өнөөдөр шар гэрэл нь асчихсан байсан бензиний шар гэрэл асцсан байсан эдийн засаг өнөөдөр гэрэл нь унтарсан гэж ингэж ойлгож байна. Гэхдээ манай эдийн засаг өнөөдөр эмнэлгийн сэхэнээс гарч ердийн тасагт шилжсэн болохоос биш хүндхэн нөхцөл байдал нь бол харьлаагүй байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Харин ч одоо шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид ирээд байгаа. Одоо ачааны хүнд ачааллын их нь Монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж байна. Эдийн засгаас эргээх эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх ажил төр бүсээ чангалахаас төрийн албаныхан та бид хэмнэхээс төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ гэж үзэж байгаа. Эх орныхоо төлөө хэр зориг гаргах өргөсөн дангарахтаа өмч байж ард түмнийхээ өмнөөс төвчээр заах ээлж Монгол төрийн албатууд та бидний өмнө ирсэн гэдгийг та хэд маань ухамсарч ойлгож байгаа гэж бодож байна. Монголын ард түмэнд нийтэд нь үйлчлэх нийгмийн зорилттой хэсгээ халамжлах үүрэгтэй Монголын төр үүргээ биелүүлэх хүрээнд манай засгийн газар ахмадуудаа 500 мянган төгрөгийн насны хишгийг бол олгож эхэлсэн. За мөн одоо манай ахмадууд маань банкнаас хүүтэй тэтгэврийн зээл авах биш, тэтгэврээ урьдчилж одоо нийгмийн даатгалын сангаасаа авах энэ бололцоог бид бас бүрдүүлээд байгаа. Хувийн хвшлээ дэмжиж импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 4 салбарын татврын орлогыг 1% дээр аваачсан. За мөн оюутан залуучууд маань гэр бүлд нь хамгийн их дарамт болдог сургалтын төлбөрөө сургуулаа төгсөөд ажил мэргэжилтээр гараад ажил хөдөлмөр эрхлээд олсон орлогоосоо төлөх энэ бололцоог нь бүрдүүлсэн сургалтын зээлийн санг бол бас бий болгосон байна. За Монгол Ардын нам улсын хурлын сонгуульд оролцохдоо амлаж байсан амлалтууд, за мөн засгийн газрын мөрөө хөтөлбөр тусгасан 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн нийгмийн даатгал шимтгэлийг төрөөс төлдөг болж байна. За цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх эхчүүдийн маань одоо улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохоор ийм шийдвэрийг бол гаргасан байна. За нийтийн төлөө нийгмийн хэвж шинжтэй эдгээр арга хэмжээнүүдийн бол зарим нь хэрэгжээд эхэлсэн байгааг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол улс эдийн засгийн хамаарлаас гарах олон улсын валютын сангийн дэмжлэгийн хөтөлбөртөө эдийн засгаас сэргээх тогтворжуулах товлсон цаг хугацаатай болно гэж байна. Олон улсын валютын сан монголчууд бидний хувьд бол шинэ ойлголт, шинэ нэр томьёо бол биш. Олон улсын валютын сан бол Монголын эртний сайн түнш. Манай улсад бол олон удаа хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Анх 1991 оноос эхсүүлэл өмчгүй, хадгаламжгүй, дэлгүүрийн лангуун давснаас өөр зүйл байхгүй болсон энэ цаг үеүүдэд л олон улсын валютын сан Монгол хандивлагчдын хөтөлбөрийг бол анх удаа хэрэгжүүлж эхэлж байсан.
За энэ хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд бол Монгол улсын эдийн засаг сэргэж хандив хүлээн авах орноос хандивлагчийн игнэнд шилжиж орсныг та бид бүгдээрээ мэдж байгаа. Монголын эдийн засаг өнөөдөр хүн хямралтай байгаа ч гэсэн бид эргээд хандив хүлээн авах орноос хандивлагч орон болтлоо уруудан дороочхог байгаа. Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралын үед олон улсын валютын сангийн стендбай хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн эдийн засгийг хямралын дундаас Монгол улс ганцаараа эдийн засгийн 17% өсөлтийг үзүүлж чадсан байж байгаа. Өнгөрсөн түүхийг харахад санхүүгийн сахилга баттай эдийн засгийн өсөлттэй явсан он жилүүд болох Дэв Ямсрангуй, за мөн Жасраагуй, Энх хоёр дарга, Эс хоёр дарга, Эсбаттол дарга нарын үеийн засгийн газар манай улс олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн байна. Гэхдээ Монгол улс өнөөдөр олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар бүх юм эсэргээд тэндээс бөөмөг цутгаж орж ирээд төсвийн алдагдлыг нөхөд явуучих юм шиг санал бас энэ маань эндүрл болно. Хэдийгээр олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдлаач бидний саяхны мэдих 17% өсөлт хүртэлх заавал маш хол байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг унаж хямарч болох хамгийн доод түвшиндээ хүртэл үүнээс цааш газар үгүй болтлоо бол ямарсан. Тийм учраас манай засгийн газар ард түмнийхээ хүлээсэн үргээ цаг ямарх тухамсарлаж алдах хэрэггүйгээр ажиллах ёстой байна. Хямрал хөрийн хангалаас бид өөрсдийн чармаалт оролдлогоор гарч эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд олон улсын валютын сангийн дэмжлэг хамтын ажиллагаа бидэнд зайлшгүй хэрэгтэй. Энэ боломж нь юуны дөрөнд олон улсын валютын сан өөрийнхөө хөтөлбөрөөр Монгол хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнг харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурч авчираад хөөдөг. Хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол улс олон улсын валютын сангийн батлан даалтаар гарах гэж байна. Хөтөлбөр хэрэгжснээр сар өдрөл хагас жилийн дараа олон улсын валютын сан ээлж дүгнэлтээ гаргаж Монгол улсын засаглал санхүү банкны систем хэрхэн сахилгажиж зөв өргөсөж байгааг олон улсад тайлагнах ёстой. Ингэснээр Монгол улсын ирээдүйн зээлжих зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэж дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж хувийн хвшлийнхний бизнес ажил үйлсэд бодиттой ахиц хэрэг өөрчлөлт гарч эхэлнэ гэж үзэж байгаа. Манай танхим хөрөнгө оруулагчтай хуурдаг хөөдөг биш, харин эрх ашигыг нь хамгаалдаг засгийн газар байх болно. Ингийн тулд ч бид өнөөдөр хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дэргэд байгуулан ажилуулж байгаа. Монгол хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхаад л байна. Газрын баядгаа хамтарч ашиглаж тэндээсээ мөнгө олж дутуугаа нөхөж дундыгаа дүүргэнэ. Бидэнд баялаг нь авч мөнгө технологи байхгүй. Хожимын өдөр технологитой үлдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Хооч өмнө маань мөнгөтэй болохын тулд технологид сурах учиртай байна. Энэ гурван сонирхол гуруулаа нийтгэхээс л өөр замгүй. Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үний юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандарт дэг журмыг бид олон улсын валютын сангийн тусламжтайгаар хамтын ажиллагааны хүрээнд бий болгох. Монголчууд бид сайлаа бэлтгэхээр саваа бэлтгийг эрхэмлдэг ийм ухаантай ард түмэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг сайлгаж үзэх юм бол түүнийг шингээх савн таатай орчин дэлхийн эдийн стандарт бүхий төсөв санхүүгийн дэг журам сахилга бат. Газраа ухахын оронд боловсрлоо хөгжүүлж өндөр технологи нэвтрүүлж хөгжсөн дээрээ гэж манай зарим иргэд маань үзэж ярьдаг. Гэвтэл иргэдээ боловсралтай болгоход нэлээдгүй мөнгө. За мөн өндөр технологитой болохын тулд үлэмж их хэмжээний хөрөнгө Монгол улсад зайлшгүй шаардлагатай. Тийм хэмжээний мөнгийг өнөөгөө нөхцөл ганцхан уул уурхаагаас л болно. Хүний эрүүлжүүл сайхан амьдрыг, урт наслыг, сайн амчнаар бэлдээ гадаадад дэмжлүүлэх гэж хамаг хөрөнгөө зөөдгөө болио гэж бүгдээрээ ярьдаг. Би бол үүнтэй санал нэг байна. Гэвтэл агаар бохирдуулахгүй тулд хямд цахилгаан хэрэглээс эхлээд эрүүл амьдрах, сайн амч бэлтгэхэд мөнгө хэрэгтэй. Тэр их мөнгийг бид 60 сая малаа 120 сая болгож зараад ч олоход бололцоо төвлийн хүнд. Харин хөдөө аж ахуйн ашиг шимээ өгдөг шин цагийн бизнесийн салбар болгон хөгжүүлэх нь манай улсын ирээдүйн орлогын найдвартай их үүсвэр болно. Ингээд л бид бүх хүсэл мөрөөдөл маань, бүх сайхан зорилт маань ганцхан мөнгөн дээр ирээд л гацаад байгаад байна.
Тэгэхээр мөнгөний эрэл хайгуул нь уул уурхай эрэмхтэй тулаад зогсож байгаа. Уул уурхай нь орчин цагийн технологи хүчрэх хамтрагч нэхэж байгаа. Өнгөрсөнтэй холбохгүйгээр өнөөдрийг дүгнэх аргагүй. Өнөөдрийн шалтгааныг өчигдрийн шалтгааныг өнөөдрөөс ирэхээс л өөр арга байхгүй. Өнөөдөр манай улс мөнгөгүй зовлонд эдийн засгаас сэргээж чадахгүй байгаа бол анх мөнгөтэй зовлондоо цатгалтаж одоогийн хямралд хүрсэн нь гашуун үнэ. Үүнийг хөв заяаны шоглоомч гэж болох. Өнөөгийн хямрал бидний эдийн засгч ус сэтгэлгээнээс үүдсэн хямрал. Хэдэн төгрөгийн бараа хараад олсноо баруун солгоогоо цацаж хавцсантайгаа муудалцсан хүнээ байсан мулгуугийн үлгэрийг бид бий болгосон. Бид олсноо үрээд хуваагаа дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг улс төрчид талцсан олон түмэн хоёр л үлдээд. Гэхдээ өнгөрсөн түүхийн олдч миний багш, алдаач миний багшаа гэж Эрдэмтэн мэрэгэл сургасан. Олон түмэн юуг илүүтэй хүсэж байна вэ? Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байна уу гэдэг асуулт өнөөдөр бидний өмнө байна. Төр мөнгөтэй байж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн таатай орчноос дутуугүй чухал өөр нэгэн хүчин зүйл бол нийгмийн шударга ёсны асуудал. Монголын ард түмэн шударга нийгэм хүчтэй төрийг мөнгнөөс илүүтэй хүсэж байгааг би ерөнхий сайдын хувьд ч энэ улсын иргэний хувьд ч гэсэн ойлгож ухаарч байгаа. Энд би хүчтэй төр гэж олон зуун цэрэг цагдаагаар хамгаалуулах, за хэн нэгэн рүү төрийн сүр хүчийг үзүүлэх тухай бол яриаггүй. Арчилсан нийгэм төрийн хүч олон түмний итгэл хүндлэлээр илэрхийлэгддэг. Олон түмний итгэлийг дааж хүндлэлийг хүлээж чаддаг төрөл хүчтэй байдаг. Өнөөдөр олон хүн бондын мөнгө хаашаа орсныг асууж байгаа. Ард түмэн нийгмийн шударга ёсыг нэхэж байгаа нь л энэ юм. Хэрв төр энэхүү нэхэлд иргэдийнхээ энэ асуултанд шударгаар хариулж чадвал олон түмний итгэлийг хүлээн хүчтэйгээ харуулж чадна. Бид шударга ёсны үнэлэмжгүй санхүүгийн сахилга батгүй ийм л нийгэмд амьдарч байгаа. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэх цаг нь болсон. Шударга ёсыг пиараар тогтоохгүй. Ер нь бол Монголын асуудлыг тойрч зүхтаад эсвэл хоосон пиардаж үгээд асуудлыг бид шийдэж чадахгүй. Одоо асуудалтайгаа нүүр тулж өвчнийхөө голомтыг олж авч онож эмчлэх шаардлага байна. Та бүхэн надтай санал нийлэх баха гэж бодож байна. Манай засгийн газар танхим шин замаар хуучин цагийн дуу аяж цааш алхахгүй явахгүй гэж бодож байгаа. Бид нийтээрээ нийгмээрээ маргаашихаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж бидний энэ хүндрэлийг, бидний энэ хямралыг давах энэ болцоо боломжийг олгохгүй. Тийм учраас хуулийн шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төр төрийнхэн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш харин Монгол төр бүсээж хангална. Монголын хууль цааз бүсээж хангалах ёстой. Монголын төрийн сахилга бат бүсээж хангална. Та бүхэн төрдөө зүтгэн гэмээн андгаа тангараа өргөсөн төрийн албанд орсон төрийн албан агч нар. Тийм учраас та бид үлгэрлэх үүрэгт энэ алхам төрийнхөө төлөө ард түмнийхөөсөө илүү ачааг үрдгээрээ бахархдаг албан агчдын хувьд бол эхлүүлэхэд төвөггүй гэж ингэж би үзэж байгаа. Харин албадлагаар хэн нэгний татаас шахаагаар дарга болсон. За хүчин давтаж юм уу хууртаж албан тушаад томилогдсон хүн байвал тэрийг одоо хэлээд энэ танхимаас явж болно. Хэрв та мөнгө хийх гэж байгаа бол төр түвш бизнесийн салбартаа л очиж зүтг. Тийм хүмүүс өнөөдрөөс эхлээд төрийн ордог яам тамгын газраар явах шаардлага байхгүй. Таны унж байгаа унаа, таны байж байгаа байр, орон, ажлын байрны нөхцөл байдал танд хэрвээ таалагдахгүй байгаа бол та ажилдаа голөгдөж гинэ гэсэн. Харин та тэр бизнесийнхээ салбарт очиод бизнесээ хийгээд тансаг орчинд ажилд амжирах тэр нөхцөл бололцоог чи бүрдүүлэхийн төлөө бид энд зүтгэх бол. Тийм учраас өнөөдрөөс эхлээд төрийн албан хаагч бүр хариуцлагатай, ухамсартай ажил үргээ гүйцэтгэх сэтгэлтэй ажиллах ёстой. Энхийг та бүдээс би бол шаардаж та бүдтэй үүрэгдэж байгаа. Маргаашаас эхлээд төрийн томилолтоор гадаад дотоодод зорчих хүмүүс хамгийн энгийн сууж яв. Хамгийн энгийн суудал. Хэрвээ та бизнес суудалд суух сонирхол байгаа бол тэр хүн тарифынхаа зөрүүг өөрөөсөө төлөөд явдаг ийм тогтолцоо руу шилжиж. Энэ байдалд мөнх хот дарга бүх одоо яамдад үүрэг өгч, бүх төрлийн албан агчнад үүрэг өгч хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Цаашдаа ерөнхий сайдын гадаад айлчлалыг ч гэсэн
аль болох хямд төсөр аргаар зохион байгуулах энэ нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ийм журамд өөрчлөлт оруулах ямар бололцоо гэдэг тэр боломжийг судлах хэрэгтэй. Эхний ээлжинд ерөнхий сайд миний бие орон нутагт ажиллахад хөлийн заг дээр ирж тосдог аймгийн удирдлагуудыг болиулах хэрэгтэй. 200-300 км давхдаг. Ирээд тосоод буцаад 200-300 км явдаг. Энэ их үргүү зардлаас бид хойш суух хэрэгтэй. Гэхдээ би бас Монгол түмнийхээ зочноо ирэхэд угтах үдэх ёслолыг үгүйсгэж байгаа ойлголтууд биш. Яг тэр аймгийнхаа төвийн хаалган дээр, сумынхаа төвийн хаалган дээр хүлээж авч угтаж үдэхэд болохгүй зүйл бол байхгүй. Заавал тэр орон нутгийнхаа одоо аймгийн удирдлага 200-300 км давхиж тосч явдаг энэ үйл ажиллагааг зогсоол гэж байна. Төрийн болон төрийн оролцоотой компани аж ахуй нэгжийн удирдлагууд аж ахуй нэгж компани үр ашигтай ажиллах ёстой. Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй байгаа бол та өмнөө хэлээд ажлын байраа бусдад тэр ашигтай ажиллаж чаддаг тэр хүнд нь тавьж өгөх хэрэгтэй. Засгийн газар бүрэлдэхүүнийхээ дараахан нэг шийдвэр гарсныг та бүхэн маань санаж байгаа. Төрийн болон төрийн оролцоотой компани аж ахуй нэгжүүдийн захирлуудын цалин 30-аас 60% бууруулсан. Цаашдаа ч ихсэн хэмнэх бололцоотой маш их зардал бий. Энэ зардлын талаарх судалгаа тооцоог хийж засгийн газарт бас ойрын хугацаанд танилцуулахыг би бас нэм осор даргад даалгаж байна. Нэм осор даргын дагуу бүх төрлийн өмчийн компаниуд цаашдаа ашигтай ажиллах энэ бүх нөхцөл бололцоо бизнес төлөвлөгөөгөө боловсруулж төрийн өмчийн бодлого зохицол сургалтын газраар хянуулж тэр төлөвлөгөөнийхөө хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг бас энд сууж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани удирдлагуудад үүрэг болгож байна. За, ерөнхий сайдын хувьд миний бие ард түмнийхээ өмнө, улсын их хурлын өмнө ажлаа тайлбарж хариуцлага хүлээдэг. Тэрнтэй утга нэг өнөөдөр салбар хариуцсан сайднараас би тухайн салбартай холбоотой ажлын хариуцлагыг эрх үүргийг шаардна. Тэгэхээр сүүлийн үед бас яригадаад байгаа зарим нэг зүйлүүд юу гэхээр тухайн салбар дээр одоо дөрвөн бас нэм осор дараа намайг орж ирж байхад хэлж байгаа шиг байсан. Дор мэдэн үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллагын удирдлагууд, яамдын удирдлагууд байна гэдэг ийм мэдээлэл бол ирээд байгаа. Би салбарын сайдтайгаа хариуцлага тооцохоос өмнө тэр дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа, тэр хууль бус хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан хаагч нартай ихний ээлжинд би хариуцлага тооцсон. Өнөөдөр Монголын засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх гэж байгаа болохоос биш хэн нэгнийг дур мэдэн үйл ажиллагаа, хууль бус үйл ажиллагаа, эрх мэдлээ хэтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжих гэж Монголын засгийн газар байгуулагдаагүй гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй. Сайдтайгаа хамтарч гар нийлж ажиллах хэрэгтэй. Тухайн салбарын бодлогын үйл ажиллагаа бол улс төрийн дамжлагаар очисон сайд тэнд ажил албаа гүйцэтгэж байгаа бүхий л албан хаагч нартай хамааралтай юм асуудал. Тийм учраас энэ дээр бол та хэдийг анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг бас би энд хэлхийг хүсэж байна. За, төрийн байгууллага, төрийн хууль хэрэгддэг бол энэрэнгүй байх ёстой. Хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн бол хувийн үйлдэл болоод үйл ажиллагаанд хамгийн хатуу байх ёстой гэдгийг энэ эндэр дээрээс би таавханд хэлж байна. За, эдийн засгийг сэргээх бодлого хямралыг зогсоох хөтөлбөрийн ачааны хүнд нь бол төрийн албаныхан таавхан дээр ирнэ. Бид хамтдаа үрж гарна. Юуны өмнө төрийн албаны тансаглал илүү зардлаас татгалзах хэрэгтэй. За, бид бас туйлширч улсын наадмаа хийхгүй гэж хэлж болохгүй. Тэгэхдээ аливаа найр наадам, баяр ёслолын үйл ажиллагаанд төрөөс ард түмний татврыг төлсөн мөнгнөөс хөрөнгө гаргаж тэмдэглэхгүй байхыг өнөөдөр энэ сууж байгаа бүх төрийн албаны ерөнхий менежерүүд удирдлагуудад үүрэг болгож байна. Ард түмний орлого нэмэгдэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэтэй бол бид өнөөдөр илэрхээс арга байхгүй.
цаашдаа ард түмний худалдаа авах чадвар нэмэгдэл төрийн албаны элдв одоо хангамж сэргэнэ гэж байхгүй бол та хэд маань ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Харин ард түмэндээ би бас бүсээ чангалах дэглэмд бас хэрэглээний сахилга баттай хямгч сэтгэлгээнд суралцахыг уриалж байна. Нийгмийн эмзэг хэсэг буюу төрийн халамж анхаарал зайлшгүй шаардлагатай эсгээ олон түмэнд ойлгомжтой ил тод шалгуураар халамжлана. За альч түр ямар ч үед одоо ийм алхмыг бол хийсэр ирсэн. За аливаа улс орны хямралын эсрэг үндэсний тэмцэл нь өөрийн үзэл сурталтай шин ирмэлцэлтэй байж гэмээр сая амжилтанд хүрдэг. Олон улсын валютын сангийн хамгийн түрүүнд тавьж байгаа шаардлага бол санхүүгийн сахилга батыг бий болгож мөрдөх явдал гэж. Гэтэл санхүүгийн сахилга батыг улс төрийн сахилга батгүйгээр тогтоох аргагүй. Эдийн засгийн хямралыг эв нэгдэл төр засгийн тогтвортой бодлогоор бид давж чадна. Магадгүй эв нэгдлийн эсрэг аливаа хөвөлдөө хатгаас ялангуяа эх орон үндэсний эрх ашиг шударгаас зэрэг бидний ариун нандин бүхний нэрийг барьж хагалган бутаргах нураахтай бол бид хатуу тэмцэх ёстой. Учир нь улс төрийн тусгаар тогтнолын багна нь эдийн засгийн тусгаар тогтнол мөн гэдэгтээ бол хинч марахгүй. Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй популизмтай санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л орлогуудтай ард түмний нэрийг барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн улс төр хийгч болгон чи хямралын талд байна уу, Монголын талд байна уу гэдэг асуултанд хариулах ёстой. Нэг нам нь үр тавьдаг, нөгөө нам нь үр дарддаг хуучин замаар бол бид цаашаа хол явахгүй. Хямралыг зогсоох, эдийн засгаа аврах энэ тэмцэл бол улс үндэснийхээ ирээдүйг аврахын төлөө гэдэг утгаараа тусгаар тогтнолоо хамтдаа хамгаалахаас эхэлнэ. Ийм онцгой үед монголчууд бид улсаараа парламент бүтнээрээ засгийн газар танхимаараа энд сууж байгаа та бүхэн бүгд сулаараа зорилгоо ухамсарлан нэг болж зүтгэж хамтарч ажиллах ёстой. Ингэж байж гэмээр бид улсаараа нэг зүгт харж нэг зүгт алхаж чадна. Нэг зорилгын төлөө нэг зүгт яваа багийн эв нэгдлэр бид хамтдаа хямралаач давна, эдийн засгаач өсгөнө. Зорсон газартаач хүрэх байх гэж бодож байгаа. Үүний тулд төр зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдтэй ухтаж, ардчлалыг гутааж, төрийг сулдааж байгаа авилгаас зүхтаач явах ёстойг анхааруулж. Эдийн засгийн хямралыг чавилгагч бид заавал ялах ёстой. Ялж байж Монгол айл болгоны Монгол хүн бүрийн одоо амьдралын чанарт дахиж өөрчлөлт гарна. Тэрхүү ялдыг манлайлах тугч нь төр зүтгэж байгаа таах. Манай намын эх орон, танаа намын эх орон гэж байхгүй адил. Танаа манай гэсэн талцал хуваагдал Монгол улсад маань одоо хэрэггүй. Бид монголчууд нэг л эх оронтой, нэгдмэл ард түмэн. Эх орон ард түмэн маань биднээс хамтын эв нэгдэл, хамтын ойлголцол, хамтын зүтгэл, тогтвортой байдлыг л хүсэж байгаа. Түүнээс ус монголчууд бүгдээрээ улс төрч, улсын их хурлын гишүүн болж төрийн ордонд сууя. Таны миний албан тушаал дээр ажиллаж үзье гэж байгаа юм бол тэдэнд маань огт байхгүй. Ард түмэн маань томлог төрөөр үйлчлүүлж шудраг нийгэмд 50 амьдрахыг л хүсэж байгаа. Энэ үс түлээлтийн төлөө хоёр үе сэтгэлээр зүтгэнэ гэж улс төрчид бид саналыг навсан. Харин төрийн албаныхан та бүхэн тангараа өргөсөн гэдгээ ухамсарлаж сэтгэл зүтгэл гаргаж ажиллахыг та бүдээсээ би хүсэж байна. Монголын төрийн тонголог байж Монгол түмний минь заяа буйн дэлгэрэх болтугай гэж хүсье өрөөё.